Манай пэйжлөө маш олон хүмүүс ялангуяа нэг анх удаа машин авах гэж байгаа хүмүүс машиныг хэрхэн үзэх вэ, хэрхэн сонгох вэ? Яг нэг очиж үзэхээс өмнө зарууд дээр байгаа машинуудаа яг хэрхэн ингэж шилж сонгох вэ гэж олон наашаа холбогдож бол асуудаг. Тэгэхээр өнөөдөр би яг өөрийнхөө туршлага дээр үндэслээд очиж үзэхээс өмнө тухайн машиныхаа заруудыг хэрхэн шинжих үү? Яг юун дээр нь анхаарах уу? Гэх мэт өөрийнхөө арга барилыг хуваалцахаар өнөөдрийн дугаарыг бэлдсэн байна. Өнөөдрийн дугаарын спонсороор Өнгүүцэг юм байна. За машин аавна гэдэг бол мэдээж тийм амархан асуудал бол биш. Ер нь бол нэлээд чухал амьдралын чухал зүйлүүдийн нэг байдаг. За тэгэхээр би ер нь яг өөрөө яг яадаг вэ гэхээр за мэдээж хүн болгон мэдээж Facebook-ээс эсвэл Өнгүүцэг юмнаас ч юм уу зарын томоохон сайтуудаас л үзэж байгаа. Би яг хуу Facebook-ийн группээс ороод хайхаас гадна олон зар байдаг учраас нөгөө шууд Өнгүүцэг юм л орцсон илүү амар байдаг. За тэгэхээр яг жишээ татаад үзүүлье. Одоо жишээ нь за мэдээж автомашин Өнгүүцэг юм рүү ороод автомашин гэдэг дээрээ дараад автомашины зар гээл хэдүүлээ чи эхлэж тойл хэдүүлээ нэг жишээ татаад хэдэн машины зар дээр ярилцаад явуул их зүгээр байх гэж бодож байна. Одоо жишээ нь за мэдээж Toyota-гоо сонгох нь зөв байх. Тэгээд Toyota-гоос одоо нэг одоо хамгийн мүлжүүртэй Crown гэдэг машинаа сонгоцсон баг зүгээр байх гэж бодож байна. За миний эхний нэг баримтлагдаг зарчим байна. Орж ирээ дугаараа аваагүй машин дээр бол хамаагүй л дээ. Яг дугаараа автсан мөртлөө дугаараа нуугаад зар тавьдаг хүмүүс байдаг. Тэр надад ерөөсөө таалагддаг. Дугаараа нуугаад байгаа шалтгаан яг юу гэдгийг одоо уул нь бүх юм шилэн болчиход байгаа шүү дээ. Уул нь автобокс цэг юм л ороод смарт кар цэг юм л ороод ч юм уу бүх мэдээллийг заавал жолоочлоо заалгах шаардлагагүйгээр өршлөөд мэдчих болохоор байтал дугаараа нууцсан хүмүүс айгүй ядаргаатай санагддаг. Цаана бичвэр баримтны нэг асуудалтай ч юм уу эсвэл ингээд онцлогондоо ороогүй эсвэл бүр тантаггүй их торгуултай ч гэдэг юм уу те. Тиймэрдүү асуудалтай машин байна гэж үзээд би дугаараа тавиагүй хүмүүсийн зарыг үзэх дургу байдаг. Хэдүүлээ жишээ нь энэ машин одоо жишээ нь ямар нэг машин таалагдах юм бол би шууд дугаараар нь хараад за тэгээд дугаарыг нь автобокс юм уу смарт кар цэг юм дээр бичиж оруулаад эхний хэлж нь бүх одоо шинжилгээ маягийн хийдэг гэсэн. За ингэж гараад ирж байгаа байхгүй. Toyota яг Crown мөн байна. Бичвэр зөрчилтэй мэдээлэл бол байхгүй байна. За тэгээд торгуулыг нь бол эхлээд харах хэрэгтэй. За хичнээн торгуултай байна. Торгуулаа яг хэдий торгуултай ч гэсэн торгуулаа цаг тухайд нь төлж гин үгүй юу эсвэл бүр одоо нэлээд хайнга зан гаргаад төлөхгүй хойшлуулад байна уу? Ер нь ойр ойрхон яг хэрэг торгуулж ийн гэдэг юм уу те. Энэ дээрээс ингээд бас тодорхой хэмжээний дүгнэлтийг хийж болно. Өдөр болгон торгуулдаг, маш ойр ойрхон торгуулдаг, торгуулаа төлдөггүй хүн бол маш машинаа жоохон хамаа намаагүй ундаг байх хандлагатай гэсэн үг. Тэгэхээр бас тиймэрдүү жолооч нарт тиймэрдүү хүнээс машин авах бас жоохон дургуй талтай гэдэг. За тэгээд татвараа яг сайн төлсөн байна уу? Татвартай эзэн болж чадчихэв үү те? Татвараа төлөхгүй бас хэдэн жилээр нь хойш явцсан машин байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө энэ мэдээлэл дээр үндэслээд жолооч нь ямар хүн бэ гэдэг бүх юм нь ер нь гараад ирдэг гэсэн үг. Машин авах гэж байна гэдэг чинь цаана ямар хүн унжижсэн бэ гэдэг нь бол маш чухал. За тэгээд эзэмшигч те хэдэн эзэмшигч солигдсон бэ? Ялангуяа одоо за сүүлийн эзэмшигч нь аль болох 6 сар ч юм уу түүнээс дээш хугацаагаар унсан байвал их зүгээр гэдэг юм. Ягаад гэх юм бол тэр хүн яг машиныхаа одоо элдв ноу хау ч юм уу тиймэрдүү юмыг бол мэддэг болсон байдаг. Сүүлийн эзэмшигчнийг унаа шалаагүй ч гэдэг юм уу тэгснээр ингээд орж ирээд удаач хүмүүртлөө маш олон эзэмшигч солигдсон байвал тэр бас жоохон тиймэрдүү машиныг бас жоохон алгасчдаг. Яг миний одоо яг үздэг одоо юу гэх юм те. Тэгэхгүй бол бас ингээд нэг хүн орж ирэхэд нь аваад юу чулууг байтал зараал те. Дахиад нэг хүн аваад юу чулууг байтал зараад яг ингээд исэн машин сүүлдээ бүр ингээд юу болоод байгааг мэдгэдэг болчихдог байхгүй. Нөгөө хүн яг анхны авсан хүн сүүлд авсан хүн ямар асуудалтай байсан нэг ч мэдэхгүй урд хожид нь хизээ тосоос өлсөн юм бүү мэд те. Нэгэндээ зарахтаа ингээд сервисээ хийцэн гэж зардаг. Нөгөөх нь итгээл авчдаг. Тосын солилцсон гэж штэ гээл нөгөөх нь ч гэсэн тосоос олохгүй тэр чигтэн давхиалаадаг. Тэгээл нэг жоохон юм болонгууд ч юм уу эсвэл одоо нөгөө лизингээ төлж чадахгүй болдог ч юм уу. Эсвэл машиныг солих хэрэгтэй болдог ч гэдэг юм уу. Тиймэрдүү асуудал үүсээд дахиад ингээд ойр ойрхон зарагдсан түүхтэй машинуудыг бас жоохон алгасчих хэрэгтэй. Тэгэхээр аль болох ер нь эзэмшигч одоо яг энэ эзэмшигч гэдэг талбар бол маш чухал. Сүүлийн эзэмшигч нь аль болох удаан унсан байх хэрэгтэй. Эсвэл эзэмшигч аль болох бага солигдсон байх хэрэгтэй. Олон Монголд орж ирээд 2-3 жил болцсон, 4-5 жил болцсон мөртлөө ганц 2 эзэмшигч солигдсон машинууд маш дэжүүгээр гоёороо байж идэв шүү дээ. Тэгэнгүүт орж ирээд 1 жил болцсон мөртлөө 4-5-6 нэр дамжицсан тий. Тийм бүр ингээд идлүүлээд явцсан ч гэдэг юм уу.
Тийм амар ялгаатай байдаг. Тэгэхээр яг машин авч явах үед бол эзэмшигчийн тоо ер нь их чухал байдаг. Тэгээ сүүлийн эзэмшигч нь бол удаан унсан байх хэрэгтэй. Тэгээ яг уу үнэхээр яг тэр ухаан машины зураг хөргөнд таалагдаад ч гэдэм юм уу те. Үнэхээр яг одоо опшн чиний магадгүй хайж исэн өнгө, хайж исэн опшн байх юм бол яалт тэгсэн мөртлөө яг эзэмшигчдэр нь ингээд хэцүү олон хүн байх юм бол үнэхээр яг очиод уулзаж үзэх хэрэгтэй. Яг хайж исэн ганц машин чинь гараад ирсэн тохиолдол ч тийм. Хэрвээ тийм биш бол одоо жишээ нь Chrome дээр ихэд бол 10,000 Chrome-ы зар байгаа. Ялангуяа 210 бол маш их зар байдаг учраас нэг тэгж хорогдохгүй айлуулах цэвэрхэн түүхтэй 210 бол шууд шилжих хэрэгтэй гэсэн. За яг энэ машины хувьд гэх юм бол магадгүй эзэн үзчихэж магадгүй л дээ. Гэхдээ зүгээр жишээ аваад ярьчлаа. За дараагийн нэг машинаа үзчихтэй. За тэгээд орж ирсэн одоо яг дугаар аваагүй, номер аваагүй машинууд байгаа шүү дээ. Тэднэр дээр яах ёстой вэ гэхээр тэр чин орж ирээгүй байгаа номер аваагүй байгаа юм чинь хамгийн гол нь гайл дээр буух үедээ ямар байсан маш чухал. Тэгэхээр очиж үзээд шууд нүдээр үзчих. Шууд нүдээр үзчихэнгүүтээ одоо тэр импортын юу байгаа шүү дээ бичиг баримтан дээр гайлын бичиг дээр арлын дугаар маар бүх юм байж байгаа. Тэр арлын дугаарыг автобокс дээр хайлттай хийгээд үзэх хэрэгтэй. Автобокс ч өөрөө ерөөхдөө машины дугаараар нэг хайж болдог. Тэгээ арлын дугаараар нэг хайж болдог. Тэгээ мэдүүлгийн дугаараар гэж бас нэг юм байт юм билээ. Тэнгүүт яг дугаар аваагүй тэгээ зарагдаг Монголын зам дээр гараагүй зогсож байгаа машин дээр заавал арлын дугаарыг нь хайж болоод яг бууж явах үеийн зургийг нь автобоксоос шалах хэрэгтэй гэсэн үг. За жишээ нь ихэд одоо нэг юм за энэ бол яг нэг дугаар авсан машин дээр жишээ үзүүлчихье. Одоо надад яг бэлэн нөгөө дугаар аваагүй тэгсэн мөртлөө арлын дугаар нь байгаа машин байхгүй байгаа учраас за одоо ингээд автобокс руу ороод нөгөө машиныхаа дугаарыг хийгээд орсны дараагаар энэ гайл гэсэн хэсэг байна. Гайл гэсэн хэсэг дээрээ дараад зураг үзэх гэдэг дээрээ дарчих юм бол тухайн яг гайлаас бууж явах үедээ яг ямар байсан зураг гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр эн чинь нэг гол нь бас он заасан байт. 2021 оны 12 сараас хойш билүү? Тийм баха. 21 оны 12 сараас хойш орж ирсэн машинуудыг урагшаага гэсэн үг шүү дээ. Одоо 2021 оны 12 сараас наашаага орж ирсэн машинуудын яг зураг гайл дээр буух үеийн зургийг ингээд аваад тавьдаг ийм хуультай болсон юм. Тэгэхээр энийг бас сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээ яг ингээд одоо жишээ нь хэд яг энэ дээр ингээд одоо энэ GS 350 байгаад байгаа байхгүй. Тэгээ бууж явах үеийн зургийг харангууд урдаас нь авцсан, хойноос нь авцсан, зүүн талаас нь авсан, баруун талаас нь авсан, ямар нэг орсон гарсан юм байхгүй. Ийм тийм асуудал барагдаж байгааз яг хосолд орсон ч юм уу хаалга маалга гүп мөргүүлсэн солигдсон хэсэг байхгүй юм байна. Ямар нэг сэвгүй машин юм байна гэдгийг энэ аргаар ингээд амархан одоо мэдчихэж болдог гэсэн үг. Тэгээ бас болоогүй яг энэ дээр нэг гоё сонирхолтой юмнууд бас болдгийм байлээ сонсож явах нэ. Яадаг вэ гэхээр одоо яг гайлаас бууж явах үеийн зургийг одоо жишээ чинь заавал урдаас нь нэг авдаг, хойноос нь нэг авдаг, баруун талаас нь жолооч талаас нь нэг, жолооч эсрэг талаас нь нэг авах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэнгүүт нэг Forerunner дээр жишээ авчих. Миний мэдэх нэг Forerunner байдгийг. Тэр ингээд жолооч тал нь бүхэлдээ ингээд мөргүүлсэн, хаалганууд нь шамшигдсан байна. Тэнгүүтээ зураг авахтаа зөвхөн нөгөө талаас нь аваад тэгээ нөгөөтлийнхээ зургийг оруулах шаардлагатай болонгууд нөгөө зургаа ингээд эргүүлээд тавьчихж байгаа байхгүй. Тэнгүүд яг яаж ийм вэ гэхээр хоёр зурган дээр нь хоёулын дээр нь банк нь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг тиймэрдүү тийм одоо жоохон юм хулигдах гэж үтсэн юмнууд бас байх нь мэрсэр байдаг юм байна. Ялангуяа нөгөө Америкаас орж иж байгаа машинууд дээр ч юм уу Австралиас орж иж байгаа машинуудыг худалдан авах гэж байгаа бол энэ дээр маш сайн анхаарч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөвчлэн аль бол цаана нөгөө осолд орцсон ч юм уу эсвэл багсаа жоохон гимтэлтэй машинуудыг авчираад тэгээ сайхан янзлуулад тэгээ айгүй үнэтэй зарах гэж үздэг юм тохиолдол байдаг. Тэрний оронд уул нь бол зүгээр сайхан эндээ ингээ орцсон байсан би ингээд авчираад янзлуулсан юм уу тэгээд ингээд гайгүй зарж байгаамаа гэд уул нь хилчдэг тийм хоншортой хүн байвал их зүгээр даанч тэгдэггүй юм бэлээ. Аль болох нуудаг, аль болох даалдалдаг, мэддүүлэхгүй хичээдэг. Тэгээд засчаад нэлээд өндөр үн тавьж байгаа тийм зарууд бол харагддаг. Ялангуяа Forerunner гэдэг машин дээр бол болон Америкаас орж иж байгаа Camry ч гэдэг юм уу те. Одоо Австралиас орж иж байгаа Camry, Америкаас чи ихэвчлэн Forerunner орж иж байгаа. Өөр чи юу байгаа вэ? Тодорхой хэмжээний яг Японоос өөр газараас орж иж байгаа машинууд дээр ер нь их анхааралтай байх хэрэгтэй. Тэгэхээр гайлын дугаарыг нь одоо номер аваагүй үед нь гайлын дугаарыг нь авч жагаад заавал энэ автобокс дээр хийж шалгаад хэрвээ номер авсан машин байх юм бол автобокс дээр ч юм уу смарт кар дээр ч юм уу те заавал ингэж оруулаад яг ямархуу
одоо хэр идэлгээтэй байна, хэр гүйлттэй байна, дотор тургуулаа яаж төлсөн байна, тургуул ихтэй байнгын тургуулдаг хүн бол машина ер нь хамаа намаагүй ундаг ч гэдэг юм уу тиймэрдүү юг анхан шатны бүх онцлогоог сайхан одоо ингэж хийчих болно гэсэн үг. Тэрний тэгж явсны дараа бүх зүйл нь одоо сэтгэлчин нийцгээр байх юм бол хамгийн сүүлд нь очиж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо монголчин бас машиныг очиж үзнэ гэдэг чинь өөрөө баг нэг өдрийн ажил шүү дээ. Энэ их төвчрээ нээс цааш явна. Тэгэхээр очиж үзэхээс өмнө бүх мэдээллийг авцсан он, гүйлт, хэдий эзэмших солигдсон тургуул, татвар, одоо зам одоо нөгөө постэр гарч байгаа замын татвар, матвар гих мэтчлэн даатгалагдсан бүх юмыг ингээд мэдж авчаад хамгийн сүүлд нь очиж үзэх юм бол нөгөө хүндээ ч амар, өөртөө ч амар байдаг. За яг саяныхаа ярьсан арга барилаар үргэлжлүүлээд дахиад нэг 2-3 крон харчээ. За одоо энд ингэсэн байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд энэ аягүй дэжгүй ид байгаа байхгүй. Одоо яг 3-500 бензин 214 крон байгаад. Тэгээд ингээд зургуудын гүйлгсэн чинь дугаараа нууцчих байгаа байхгүй. Тэгэнгүүт жоохон ингээд шууд урамгүй болчихж байгаа юм л да. Уул нь нөгөө нэг нуух юмгүй, санаа зовх юмгүй те хүн бол өөртөө ихтэй хүн бол машинаа тавихтаа дугаартаагаа сайхан тавьчвал уул нь их амар болох гэдэг. Уул нь энэ кром надад таалагдаад байгаа байхгүй. 13-22 онтой. Тэгээ яг нэг 3-500 бензин буюу те ховор байдаг. Одоо яг нэлен чин кром дундаа яг 3-500 бензин болоод ирэхээр бол янзын штэ. Характраас хэсүүлээд тэгэнгүүт энийг сонирхоё гэдгийгсэн чинь ингээд дугаар нь байхгүй. Тэгэнгүүт яг ингээд доороо яг баахан бичсэн л байна л да. Энгийн 3-5 энгийн V6 3500 гүйлт 127,500 оригинал гинэ. Энэ минийг нь би одоо ингээд автобокс дээр тулгаад шалгачмаар байхгүй. Тэгээ яг орж ирэхүүдээ ямар байсан те яг энэ гүйлт нь яг хидтэй орж ирсэн. Тэгээ одоо яг хид болцсон байгаа. Онцлогоо даруулаад хид тавигдсан байгаа ч гэдэг юм уу. Тиймэрдүү юм уул нь ингээд өөрөө харчвал уул нь их амар ах гэдэг. Даанч эзэн ингээд номероо нуучиж одоо яа их хүү алхасгаас өөр аргагүй гэсэн. Яг үнэхээр сонирхож байгаа хүн байвал тэгээд дугаарлуун залгаад юу чсэн дугаар мугаарыг асуугаад заримдаа уул нь дугаарлуун залгаад дугаарыг асуухаар бас ингээд бүр муу санаалаад өгөхгүй хүмүүс байдаг. Аюу сонь. Уул нь тэр машиныг одоо зарах гээд байгаа мөн яах гээд байгаа. Би ингээд автобоксоос ингээд мэдээлэлүүд аваад харчмаар дугаар нь хід вэ гэхлээр дугаараа хэлэхгүй гэж хэлдэг хүмүүс байдаг юм л аюу сонь. Тэгэхээр одоо тиймэрдүү хүмүүсийн машиныг шууд хаях хэрэгтэй. Ямар ч гоё машин байсан, ямар ч авчмаар санагдсан машин байсан нэг хорогдоод хэрэггүй гэсэн үг. За дараа нь бас нэг ийм машин олсон юм. 14 оны 22 онд орж ирсэн. Дугаараа энэ харалтай ярааталсан сайхан тавьсан байгаа сте. Ингэж тавих хэрэгтэй байхгүй юу? Нуух юмгүй, яг өөртөө ихтэй байгаа. Одоо хоргүй л хүний гаргадаг л хандлага л та. Яг хөөрхөн ингээд өөрөө жоох ив хавгууны хідэн талаас нь авцсан те. Их сүртэй бас хичээгүй. Тэгсэн мөртлөө дугаар муугаар нь яг гоё байж байгаа. Гоё юм Royal саарлах 210 байгаад байгаа. Тэгээд энийг бас би хайгаад үзсэн. Тэгэнгүүт ингээд яг тодорхой хэмжээнд 22 онд орж ирснээс хойш нэг 4 орчим хүний нэг нь банк үсгэлээр 3 хүний гар дамжчихсан байна. Тэгэнгүүт хамгийн сүүлийн хүн 24 оны буюу 24 оны 1 сарын 15-нд ихсэн. Тэгэхээр нодлон 1 сарын 15-наас хойш унж байгаа буюу жил унтсан гэсэн үг. Тэгэхээр энэ хүн бол ерөөдөө бүх ноу хавыг мэдж байгаа. Машиныхаа элдв одоо зан чанар юу гэдгийг асуудал те. Тэр юм болгоныг мэдж байгаа учраас яг энэ кроны хувьд бол би энийг давгүй гэж ер нь дүгнээд байгаа. Тэгээд тургуул хүртэл ингээ ганцхан тургуультай 10,000 төгрөний тургуультай тэрийгэ төлцсөн. Энэ татвар дээр нь дарсан ч үзэж болохгүй л энэ ягаад ч юм цаасаа жоохон алдаанд орсон юм шиг байна. Тэгээд онцлогоонд орцсон, тэнцсэн. Онцлогооныхын километр нь ингээд яг оригиналаар өссөн бууз. Тэгэхээр яг иймэрдүү машиныг бол ер нь сонгоход их гэмгүй гэсэн үг. Ер нь яг тийм нууж авах юмгүй, эзэмшигч зүйтэй, сүүлийн эзэмшигч нь удаан унсан, гаднаас нь харахад хэлдэг асуудал байхгүй. Яг нэмээд дахиад яг очихдоо нөгөө хянах дээрээс нь километрийн заалт малтын тулгаал яг энэ дээр оруулсан юм үнэн байна уу гэдгийг нэг шалгачна гэх мэт. За дараагийн машин Toyota Crown Majesta байна. 3.5 литр хайбрид хөтөлбөртэй. За ингээд энэ болохоор яг дугаараа тавьсан байгаа. Дугаараа тавьсан ч гэсэн нэг таалагдахгүй. Уул нь ингээд харахад их гоё гэдэг байгаа биз. Гэтэ яг баха нэг таалагдахгүй байгаа юм нь энэ зар нь бол өнөөдөр орсон байгаа байхгүй 12:55 минут юм. Тэгсэн мөртлөө сүүлийн эзэмшигч нь сая 1 сарын 24-нд автсан мөртлөө одоо ингээд дахиад 2 сарын 7 болцсон зарах гээд зогсож байгаа. Гих мэтчлэн. Тэгээ энэ машин ямар нэг асуудал үүссэн байж болно. Тэрийгэ магадгүй жоохон тий даллах маягаар ч юм уу гялс зарчиж гэдэг юм уу. Эсвэл үнэхээр яг хувийн амьдралд нь асуудал үүсээд гинтийн яаралтай мөнгөний хэрэг гарсан ч гэдэг юм уу. Тиймэрдүү тохиол бас байж болно. Бүгднгийн найлуулах муугаар бодох нь бас буруу л да.
Тэгэхээр яг иймэрдүү тохиолдол үүсэх юм бол эзэнлүүн залгаад ярилцаад тэгээ сайхан нэг гол нь гоё яриа хөөрөө сайтай байх хэрэгтэй. Энэ саяхан авсан юм биш үү? Нэрлүү чи өөрөө чи нэрлээ саяхан шилжсэн юм биш үү? Яагаад юм хурдан зарахаар болчихоо ч гэдэг юм уу те. Тэгвэл нөгөө хүн ч ямар нэг юм хэлнэ штэ шудраг үнний хэлдэг ч юм уу. Тэгээ нэг тиймэрхүү юм болоод эзнийх нь хандлага мандлага те бас гадаа төрх мөрөх ч гэдэг юм уу ямар хуу яриа хөөрөөтэй. Тэр мөр бас маш чухал байдаг яг цагаатлах машин авах үед. Үнэхээр яг үннээ хэлцдэг шудраг энгийн дараа хүмүүс байна. Үнэхээр яг сервисээ хийж амжаагүй бол их чинь авснаас хойш яг үндэ юм хийсэнгүй хийж амжсангүй гэж хэлцдэг шудраг хүмүүс ч байна. За яг юу сольсон бэ гэхээр юу ч солиогүй. Юу ч ямар ч гол нь асуудал үүсэгүй. Найс цаашаа их явдаг тэг чинь үндэ машинаа сервис хийлгэж амжсангүй гэж байждаг. Тийм шудраг хүмүүс ч байдаг. Эсвэл машин асуудалтай байхад ямар ч асуудалгүй би өстө баталгаа өгнө. Тэг ямар баталгаа амаараа баталгаа өгсөн чинь баталгаа болохгүй шүү дээ. Чинь ямар ч асуудалгүй шүү дээ. Ах нь ямар ч асуудалгүй. Өстө унаал үз яваал үз гэдэг юм пэдисэн хүмүүс бас байдаг. Тэгэнгүүт ялангуяа тэгж пэдигээд аюу өөртөө ихтэй хүмүүсийг бас эргүүлээд илүү сайн шалгах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тиймэрдүү нэг хитэн юмнууд байгаа. Тэгээд түрүү нөгөө автобоксын нөгөө юун дээрийг харуулсан шүү дээ. Гайлийн мэдээлэл дээр жишээ авч харуулсан шүү дээ. Тэгэхэд гайлийн мэдээлэл дээр нөгөө зургнууд чинь заавал нэг юм тодорхой хэмжээнд одоо жишээ нь за би эндээс гэж харуулчих. Машиныг давгүй байгаах гэж бодож байна. Угаасаа давгүй байх юм мэжээс та. Урдаас нь авсан нэг зураг, хойноос нь авсан нэг зураг, хажууд хоёр талаас нь авсан нэг зураг болон салооны гүйлтийг авсан нэг зураг. За ингээд мөн хаалганы онгойлгож байгаад арлынхын дугаарыг авсан нийт 6 зураг заавал байдаг. Тэгэнгүү зарим нэг тохиолдолд яг энэ хянахныхын зураг мөргийг устгуулсан буюу маш өндөр гүйлттэй. Тэгээ орж ирэнгүүтээ хураацсан тийм тохиолдол байдаг. Энийг чинь уул нь нөгөө заавал оруулах ёстой байдаг мөртлөө танил талаараа малаараа ч гэдэг юм уу те аргалж байгаад бас энэ зургийг устгуулдаг тохиолдол хүртэл мессер гарсан байлаа. Тэгэхээр орж ирсэн машиныг ч юм уу те явж ирсэн машин бол 21 оны 12 сараас наашаа орж ирсэн машин байх ёстой. Тэгэх юм бол мэдээллүүд нь автобокс руу орцсон байгаа хэл хэдий. Тулгаж шалгахдаа заавал яг энэ 6 ширхэг зураг байх ёстой. Мөн хоёр талаасаа авсан зургийг сайн ажиглаарай. Нэг авсан зургаа нөгөө тийш нь ингээ эргүүлээд тавьчихсан тийм инээдтэй алиа тохиолдол байгаа учраас эдгийг бас энэ дээр бас анхаарал давхар хянаад явах хэрэгтэй шүү. Тэгээд үнгүүдээр болохоор энэ нөгөө юу юм бэлээ? Нэг шинэ ийм функц нэмэгдсэн юм бэлээ. Энэ ангилдаг. Өмнө нөгөө нэг Chrome гэж оронгууд ерөөсөө бүх яг тэ 180, 200, 210, 204 холилдсон гарч ирээд одоо ингээ жоохон ядаргаатай байдаг гэсэн 220 морь. Тэнгүүд одоо сүүлд 180, 200, 210, 220, 230 гээд салгаад өгсөн юм билээ. Тэнгүүд арай үзэхэд их амар эвтэйхэн болцсон юм байлээ шүү хүнгүүдээр. За очиж үзнэ гэдэг бол өөрөө бүр шаал өөр асуудал болоо явчихна. Тэгэхээр очиж үзэхдээ яг юуг анхаарах юм, ямар хуу байх юм, яг зурган дээр гişээ очиод үзэх зургнаас шаал өөр гачин юм гараад ирэх юм уу? Нэг бол яг очиод үзсэн чинь эзэн нь бас нэг харьцаа муутай ярмасан, нэг бол энэ пэдисэн, гидисэн гар байх юм уу? Гих мэтчлээ шалтгаалаад одоо яг очиж үздэхэд зориулагдсан бичлэг бол нэлээд өөр юм бас нэлээд их юм яригдах шаардлагатай болно. Яг үзэгчд хүсээд яг дэмжиж явах юм бол яг тэр тал руу чиглэсэн. Яг очиж үзээд юу үзэх үү, юун дээр анхаарах уу, бас хэрхэн ингээ сайхан ярилцах уу гэдэг юм уу те. Тиймэрдүү бас бичлэгийг бол хэрвээ үзэгчд хүсч ивэл хийхэд бол бэлэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарын хувьд нэг иймэрдүү байлаа. Та бүгдийг машин анх авах гэж байхдаа үзэж байхдаа зар дээр хэрхэн анализ хийх үү гэснийг багч гисэн мэдлэг мэдээлэлтэй болсон гэж найдаж байна. Энэ бол цэвэр яг миний өөрийн үздэг туршлага дээр үндэслэн одоо зүйл. Тэр өөр бас мундаг туршлагатай хүмүүс зөндөө байгаах. Тэр өөрсдийнхөө бас яг машин хэрхэн үздэг, зарыг хэрхэн шинждэг, яг юун дээр анхаардаг уу гэх мэтийг бас комент хэсэгт боломжтой бол бичиж үлдээгээрэй. Өөр хүмүүст бас нэлээд хэрэг болох гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар хамтран ажилласан спонсороор Үнгүү цэгийн миний хамт олон байлаа. Мөн дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.